Онгод өнгөрөө авснаас хойш. Ийм муу ярин зүйлтэй таарч явсангүй. Миний хэрээс хитэрсэн үе юм. Тамаслаа. Би танаас гойж. Яалтам гүтэн. Чи яах гэдэг юм хараад вэ? Яасан би яаж чадаа юм бэ? Чи хаанаас гарч ирсэн гай вэ? Хаанаас гарч ирдэг би багт өргөөс л гарч ирээ үстэй. Уцаад гараа чи. Чи оюуны өвчин бүтэн төрөл тойроод байна ойлгож байна уу? Чи ч одоо ямар сонир мань байлж штэ үгүй оюуны өв CD мэд телеграмаас сулгаан хийхэ болоод маань ухаараа дуудаж штэ. Оо за. За одоо юу гэж уярах чинь сонсъё. Би одоо чамааг уяраагаал тэгэл аим сонирс хүү ойлгохгүй маань. Чигэж болохгүй байхгүй. Би явахын тэгэл Монгол уран бүтээлчтэй бас дэмжиж гээл чадах чи нэгээр л ингээл үзэж хараад явж л шүү дээ. Тиймээс одоо энэ бүхний дөрөв кино чинь энэ сард ингээд кино театраас бууж 10 сард олон улсад нээлттэй хийчих. Ариун би бахан ойлуулдаг айлгадаг алдаг кино гэдэг нь игээл үзээд үчих тэгэхээр алчаад. Яг гол нь ардаа энэ сарда ингээд кино театртаа хүмүүсээ үзчихээ чи ойрын хэдэн жилдээ л IPTV-д орохгүй гэдэг юм ийг л энэ ядаж яваа уран бүтээл залуучуудаа ингээл хүрэгчгээр суппортлоод бас явж штэ маань. Тэргийг чи ингээл нөгөө лухаач цараагаар ингээл хараад ингээл яг үдэ юм уу хүсвчрлахгүй сайн нэр хүсвчрахгүй. Чи тэгээ энэ хүмүүстэй хамтарч ажиллаа та. Зөв талаас нь харуул та. Яг нөгөө сурсан юм сураар боож болохгүй гэж тэгэл би ингээл яалтчгүй ингээд нэг гар урт юм аа. Телевизээс бүтээ угасч чаддаг. Гэтэ яг хөө энийгээрээ бас арай өөрийнхөө арга барилаар бас хүргчүүлээс тийм ч одоо дэлхийд нээлттэй хийж байгаа юм чи би Монголд хүргчээл гэж бодож байгаа байхгүй. Яг болохгүй юм байхгүй. Хэцүү шүү дээ. Гэтэ настаа баяртай мэд болох. Нас инфлюенсер болсон шүү. Юу нэ? Инфлюенсер. Хуцаад гарч. Муус ингэж авардаг. Уяах гэдэг. Явж. Мань болцсон шүү дээ үгүй. Суулгах цаас болгоно.